Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Илэл сувгата тавтай морилно. Энэ удаад гоо сайхны мис заслын эмчээр ажиллаж буй Очиай Хирокогийн бичсэн арьс арчилгааны нийтлэг ойлголтын 90% нь буруу гэдэг номын талаар тайлбарлах гэж байна. Хүмүүсийн арьс арчилгааны талаарх нийтлэг ойлголтуудын ихэнх нь буруу байдгийг энэхүү номонд бичсэн байна. Шинжлэх ухааны үндслэлтэй үнэхээр хийх шаардлагатай арьс арчилгааг мөн бичсэн. Энэхүү бичлэгнээс та арьс арчилгааны нийтлэг ойлголтын үнэн худлын талаар мөн арьсанд үнэхээр хэрэгтэй арьс арчилгаа гэж юу болохыг мэдэх боломжтой. Энэ удаагийн бичлэг маань дараах сэдвүүдийг авч үзнэ. Нэгд нь гоо сайхны бүтээгдэхүүний талаарх буруу ойлголт. Хоёр дахь нь өөрийн арьсанд тохирсон арьс арчилгааг хийх юм. За тэгвэл эхний сэдвтээ орцгоё. Гоо сайхны бүтээгдэхүүний талаарх буруу ойлголт. За тэгвэл эхний буруу ойлголт юу вэ? Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүн арьсны гүн хүртэл нэвтэрч чигшүүлдэг гэдэг ойлголт юм. Гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд ихэвчлэн арьсны гүн рүү нэвтрэн гэсэн үгс гардаг. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн арьсны аль давхраг хүртэл нэвтэрч чаддаг гэж та бодож байна вэ? Арьс нь хүний хамгийн том эрхтэн бөгөөд биднийг гадны орчноос хамгаалах, чигийг хадгалах, халуун хүйтнийг мэдрэх зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьс нь үндсэн 3 давхрагтай байдаг байна. Нэгд нь эпидермис буюу өнгөн давхраг. Энэ нь арьсны хамгийн гаднах давхраг юм. Хоёр дахь нь дермис буюу жинхэнэ арьс. Энэ нь арьсны дунд давхраг юм. Гурав дахь нь гиподермис буюу өөхөн давхраг. Энэ нь арьсны хамгийн доод давхраг юм а. За тэгвэл эдгээр арьсны давхаргын үүрэг юу вэ? Эпидермис давхаргын үүрэг бол арьсны гадна талыг хамгаалж чигийг хадгалах юм. Харин дермис давхарга нь коллаген эластин агуулдаг арьсны уян хатан байдлыг хангаж өгдөг. Гиподермис давхарга нь дулаан хадгалах, дотор эрхтнийг хамгаалах үүрэгтэй байдаг байна. Гоо сайхны бүтээгдэхүүн маань зөвхөн эпидермис давхаргад л нэвтэрдэг байна. Сүүлийн 2 давхаргад гоо сайхны бүтээгдэхүүн маань нэвтэрдэггүй байх нэ. За тэгвэл энэ эпидермис давхаргын талаар ахиад бодож үзье. Энэ давхарга нь бидний арьсыг гадны орчноос хамгаалж өгдөг. Ялангуяа тоос, шороо, бактери, хорт бодисыг арьсанд нэвтрүүлэхгүй байхад тусалдаг байна. Мөн чигийг хадгалах үүрэгтэй байдаг. Биеийн ус уураг алдагдахаас сэргийлж өгдөг. Бас меланин пигмент агуулдаг тул арьсыг хит ягаан туяанаас хамгаалж өгдөг байх нэ. Эпидермис давхарга маань ахиад 4 давхаргад хуваагдаж байгаа. Эхнийх нь өнгөн хөрсний давхарга юм. Энэ нь арьсны хамгийн гаднах хэсэг гэж хэлж болно. Үхэгдсэн эсүүдээс бүрддэг ба аяндаа гуужиж алга болдог ийм хэсэг байх нэ. Хоёр дахь нь мөхлөгт давхарга. Энэ нь арьсыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Гурав дахь нь сүлжмэл давхарга. Энэ нь давхаргалааны эсүүдтэй тул гадны нөлөөллөөс арьсыг хамгаалж өгдөг байна. Дөрөвдөх нь үндсэн давхарга юм. Энэ нь шинэ арьсны эсүүд үүсдэг меланин агуулдаг ийм давхарга байна. Гоо сайхны бүтээгдэхүүн маань эдгээр 4 давхаргад бүгдд нь хүрдэг гэж санагдаж магадгүй. Гэхдээ зөвхөн өнгөн хөрсний давхарга буюу хамгийн эхний давхарга хүртэл хүрдэг байна. Өөрөөр хэлбэл бид арьс арчилгааны бүтээгдэхүүнийг маш хичээнгүйлэн төрөхсөн ч арьсны хамгийн гадна давхарга болох өнгөн хөрсний давхарга хүртэл хүрч чаддаг. Арьс шинжлэхдэх үйл явц нь доод талын үндсэн давхаргад эсийн хуваагдал явагдаж шинэ эсүүд үүсгээд хуучин эсүүд аажмаар гадаргуу руу шахагдан гуужих байдлаар өрнөдөг байна. Тиймээс өнгөн хөрсний давхарга нь арьсны дотоод хэсгээс түлхэгдэн гарч ирсэн аль хэдийн үхэгдсэн эсүүдийн давхарга байх нэ. Мөн өнгөн хөрсний давхарга нь тодорхой хугацааны дараа гуужиж арьсны гадаргуугаас ундаг. Тийм болохоор бидний хичээнгүйлэн хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүн маань гуужиж унсан үхсэн эсүүдийг л чийгшүүлж байгаа хэрэг юм. Энэ хүртэл бид нар гоо сайхны бүтээгдэхүүн арьсны гүн хүртэл нэвтэрч чийгшүүлдэг гэдэг ойлголт буруу байсныг мэдэж авлаа. За тэгвэл хоёр дахь буруу ойлголт юу вэ? Энэ нь арьсны хамгаалах давхаргатай хамаатай юм. Арьсны гадаргуу дээрх тосон бүрхүүл болон өнгөн давхарга нь дараах 2 чухал үүрэгтэй байдаг. Гадны хортой бодисыг биед нэвтрүүлэхгүй байх, мөн бие доторх чигийг алдахгүй хадгалах юм. Хэрв энэ хамгаалах үйл ажиллагаа байхгүй бол арьсанд хорт бодис хүрэхэд тэр доороо бие рүү нэвтэрч орно. Мөн биеийн ус хурдан ууршиж хитэг хураашилт үүсэх болно. Өмнө дурсанчлан гоо сайхны бүтээгдэхүүн өнгөн давхаргаас цааш нэвтэрч чаддаггүй гэж байсан. Энэ нь арьсны хамгаалах давхаргатай холбоотой юм. Хамгаалах үүрэг хэвийн ажиллаж байвал гаднаас чийгшүүлэх гэж хичээх шаардлагагүйгээр арьс дотроосоо өөрөө чигээ хадгалах чадвартай байдаг байна. Тиймээс арьс арчилгаанд хамгийн чухал зүйл нь энэ хамгаалах үүргийг гэмтээхгүй байх болон түүнийг бэхжүүлэх явдал юм. За тэгвэл 3 дахь буруу ойлголт юу вэ? Энэ нь тоник хэрэглэх юм.
Энэ номонд тоник хэрэглэхийг тийм ч зөвлөдөггүй. Учир нь тоник нь бараг ашиг тустай биш, харин ч арьсыг сулруулж гэмтэх хэрэгсэлтэй байдаг байна. Тоникийг энгийнээр хэлбэл багахан хэмжээний чийгшүүлэх найрлага агуулсан ус гэж хэлж болно. Тоник төрөхөд арьс чийглэг болсон мэт санагддагч үнэн дээр арьс руу чийг шингэж байгаа хэрэг биш, харин цаг хугацаа өнгөрөхөд ууршиж алга болдог гэсэн үг. Зарим тохиолдолд тоник арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тодорхойлбол өнгөн хөрсний давхаргад хит их чийг шингэх үед арьсны бүтэц алдагдаж хамгаалах үүрэг сулрах эрсдэлтэй байдаг байна. Үүний үр дүнд арьсны гялалцсан өнгө алдагдана, нүхжилт, жижиг үрчлээс тодорч эхлэнэ, батг гарах магадлал нэмэгддэг байна. Энэ мэтчлэн тоник нь арьсны хамгаалах үүргийг алдагдуулж болцсохгүй тул хэрэглэхгүй байх нь дээр гэж үзэж байна. За тэгвэл 4 дахь буруу ойлголтын талаар авч үзцгээе. Энэ нь витамин C уух тусам арьсанд сайн гэсэн ойлголт юм. Гоо сайхны ойлголтоор бол витамин C нь арьсыг цайруулж сайхан болгодог гэж үздэг. Энэ нь мэдээж үнэн зүйл. Витамин C нь арьсны эсүүдийн бүтцэд чухал үүрэгтэй тижэл бөгөөд коллагены нийлэгчлэлтэд оролцдог мөн хит ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй. Гэхдээ их хэмжээгээр уувал илүү их үр дүн гарна гэсэн ойлголт нь буруу юм. Витамин C-гийн өдөрт шингээж чадах хэмжээ нь 100 мг хүртэл байдаг. Үүнээс илүү уусан ч шингээлт нь тал хувиар буурч илүү гарсан хэмжээ нь шээсээр гадагшилдаг. Тиймээс бие мах бодит маань шингээх хязгаар байдаг байх нэ. Үнийг дүүрсэн устай аяганд ус нэмж халихтай адилтгаж болно. Тиймээс витамин C нь үнэхээр арьсанд хэрэгтэй боловч их уух тусам сайн гэсэн ойлголт буруу юм. Нэмэлт мэдээлэл өгөхөд хэрэг витамин C-г өдөрт 1000 мг-аас их хэмжээгээр удаан хугацаанд хэрэглэвэл суулгах, дотор муухаарах, бөөрөнд ачаалал өгөх зэрэг эрсдэлтэй тул тунгаа хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. За тэгвэл 5 дахь буруу ойлголт юу вэ? Энэ нь хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн юм. Арьсны хөгшрөлтийн хамгийн гол шалтгаан нь хит ягаан туяа байдаг. Тиймээс үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй өдөр бүр тогтмол нарнаас хамгаалах тос зүрхэх нь хөгшрөлтөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм. Нарны хит ягаан туяанд удаан хугацаанд өртсөн арьс суларч, үрчлээ үүсэж хөгшөрдөг. Үүнийг бас гэрлийн хөгшрөлт гэж нэрлэдэг. Хит ягаан туяанд ихээр өртөх тусам арьсны уян хатан чанар алдагдана, үрчлээ, арьсны унжилт үүснэ, арьсны хавдар үүсэх хэрэгцэл нэмэгддэг байна. Тиймээс нарны хит ягаан туяа маш аюултай байх нь. Зөвхөн зун л нарны тос зүрхдэг хүмүүс байдаг. Гэхдээ хит ягаан туяа нь өвөлч гисэн арьсанд нөлөөлдөг тул жилийн турш нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай. Мөн цаг агаар улирал харгалзахгүйгээр өдөр бүр тогтмол хэрэглэх нь маш чухал юм. Түүнчлэн хит ягаан туяанаас хамгаалах үр нөлөөг хадгалахын тулд тосоо тогтмол сэргэж түрхэх хэрэгтэй. Гадаа удаан байх бол 2-3 цаг тутамд дахин түрхэх нь зөв юм аа. Тэгвэл сүүлийн буруу ойлголтын талаар авч үзцгээе. Энэ нь олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх юм. Та арьс арчилгаа хийхдээ тоник, сүн шингэн, серум, тос гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үнэн дээр арьс арчилгааны бүтээгдэхүүнийг олон төрлөөр давхарлаж хэрэглэх тусам үр дүн нь багасдаг байна. Яагад гэвэл нэгэн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх үед тэдгээрээ найрлага харилцан нөлөөлж бие биенийхээ үйлчлэгийг сааруулдаг. Үүний улмаас ямар ч бүтээгдэхүүний бодит үр дүн арьсанд хүрэхгүй байх эрсдэлтэй. Үүнээс гадна арьсны байдлыг сайжруулах гэж олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны хамгаалах давхаргыг гэмтэх магадлалтай байдаг. Ихэнх хүмүүс илүү олон бүтээгдэхүүн хэрэглэх тусам арьсанд сайн гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ арьсны эрүүл мэндийг хамгаалахыг хүсвэл хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ тоог багасгах нь зөв юм. За тэгвэл 2 дугаар сэдвтээ орцгоё. Өөрийн арьсанд тохирсон арьс арчилгааг хийх. За тэгвэл эхний арьс арчилгаа маань юу вэ? Энэ нь арьс арчилгааны бүтээгдэхүүнээ багасгаж арьсны үндсэн үйл ажиллагааг сэргээх юм. Олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь эсвэргээрээ үр дүнг нь бууруулдаг. Тиймээс хэрэглэж буй бүтээгдэхүүнээ багасгах нь зөв. Хэрэв та аль хэдийн олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол тэдгээрийг аажмаар багасгаж эхлэхээрэй. Гинэт бүх бүтээгдэхүүнээ хэрэглэхээ болох нь арьсанд цочрол өгч болцсохгүй тул баг багаар багасгах нь чухал юм. За тэгвэл эхний алхам нь нүүр цэвэрлэгээгээ энгийн болгох. Нүрээ угаахдаа зүгээр л саван хэрэглээрэй. Хэрэв нүрээ будаагүй бол зөвхөн бүлээн усаар зөөлөн угаахад хангалттай байдаг байна. Дараагийн алхам бол нүрэндээ олон төрлийн бүтээгдэхүүн түрхэхээ болох.
Нүрээ угаасны дараа тослог бүтцтэй тосыг хэрэглэх нь чийгшүүлэхэд илүү тохиромжтой байдаг байна. Тослогчлолтоо нөхөхийн тулд зөвхөн серум эсвэл тос хэрэглэх нь дээр байх нэ. Тонор болон сүүн шингийн хэрэглэх шаардлагагүй. Эцсийн үр дүнд арсны үндсэн үйл ажиллагаагаа өөрөө сэргээж ямар ч нэмэлт арчилгаа шаардахгүй болно. Гэхдээ тэр хүртэл энгийн арчилгаа хийх нь зүйтэй. Арьс арчилгаанд гол анхаарах зүйл бол хит их угаахгүй байх, хит их чийгшүүлэхгүй байх явдал юм. Хэрв та энэ дадлыг үргэлжлүүлбэл хураашилт болон мэдрэмтгий арсны асуудал 1-1.5 сарын дотор сайжирдаг байх нэ. Хоёр дахь арьс арчилгаа бол энгийн арьс арчилгаа юм. Энэ нь арьсанд юу тохирохыг танихад хэлбэр болгож өгдөг. Хүн бүрийн арьсны төрөл өөр тул тохирох болон тохирохгүй бүтээгдэхүүнүүд заавал байдаг. Олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэвэл аль нь тохирохгүй байгааг ялахад хэцүү. Харин цөөн тооны бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсанд тохирч байгаа эсхийг амархан мэдэж авна. Хэрв та олон бүтээгдэхүүн нэг тор хэрэглэвэл арьсанд тохирохгүй зүйлээ мэдэхгүй удаан хэрэглэх эрсдэлтэй. За тэгвэл энгийн арьс арчилгааны давуу тал юу вэ? Хэрв бүтээгдэхүүн цөөн байвал аль нь тохирч байгаа эсхийг амархан мэдэж болно. Мөн тохирохгүй бүтээгдэхүүнээс хурдан татгалзах боломжтой. Бусдын сайшаасан бүтээгдэхүүн бүгдэд тохирно гэсэн үг биш юм. Тиймээс энэ бүтээгдэхүүн надад үнэхээр тохирч байна уу гэдгийг зөв тодорхойлохын тулд хэрэглэж буй бүтээгдэхүүний тоог багасгах нь чухал юм. За тэгвэл номоо дүгнцгээе. Эхний хэсгээс бид гоо сайхны бүтээгдэхүүний талаар буруу ойлголтуудын талаар мэдэж авсан. Хоёрдугаар хэсгээс өөрийн арьсанд тохирсон арьс арчилгааны талаар сурлаа. Арьсны асуудлаа шийдэхийн тулд арьс арчилгаагаа хэлбэрчлэх нь чухал юм. Арьсандаа олон төрлийн зүйл хэрэглэхээс илүүтэйгээр арьсыг өөрийн үндсэн үүргийг хэвийн гүйцэтгэх боломжийг олгох нь хамгийн сайн арьс арчилгаа болж өгнө. За энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.